Сайн байцгаана уу ингээд манай дэлхийг тойрсон байна аяллаа влогийн эпизод 8 та бүхэнд өргөхөд бэлэн болсон байна. За өнөөдрийн дугаараар бол бид хоёр Everest Base Camp дээрээ очсон амжилттай сүүлийн цэг дээрээ бид хоёр очсон ийм дугаар болно байгаа шүү. Тэгэхээр та бүхэн энэ удаагийн дугаарыг маань нүд салгалгүй үзээрэй гэж хэлмээр байна. Учир нь 7 дугаарын туршид явсаар 8 дахь дугаар дээр бид ийм л зүйлийг үзүүлэх гэж байсан юм а гэдэг юм. Өнөөдрийн дугаар дээр маань гарах болно. Тэгээд эпизод 8 хүл авч үзнэ. За өглөөний 5 цаг болж байна. Base camp руу орох сүүлийн өдөр. Одоо бид Base camp руу өнөөдөр дайралт хийж байна. Дайралт хийж байна. Асаа таг. Манай санжигийн маань би өнөөдөр зүг ирлээ. Тэр их баяртай байна. Ямар сайхан мэдээ. Дэндүү сайхан мэдээ л. За би очрын одоо ийм яриад явах бай. Очрын дараа нь хэлээ заяа. Одоо хэлээч тэгээд. Одоо хэлэхээр. Хич жоо чагнаа гэж юу? Үгүй чагнаадах юм алга яг үндэ. Ингэсэн аахгүй юу? Соломид гээд өндрийн юм байгаа. Би тэрийг яг нэг өдөр амар ядарсныхаа араас нэг жоох юм хит ядралтай араас л үссэн юм. Би нэг жоох сулцсан юм шиг байна. Тэгээд тэрэндээ би өвтлөө гэж бодоод өндрийн юм гэж захиагүй байхгүй. Бол надад зүгээр л юм хүчин намдаах юм ч юм уу. Хэдикний юм аваад ирэж гисэн чинь манай 18-тай бацаа доороос ирэхтэй өндрийн юм аваад ирсэн байгаа байхгүй юу? Миний амьдралдаа хэзээ ч явж үзээгүй юм. Тэгсэн чи би өндрийн өвчтэй хүн биш байсан юм. Гэхдээ нэрээ тийм бол таарч байгаа байхгүй. Яа, тэгтээ одоо ийм ярих. Тэгээд ер нь бол тэр 18-тай энэ мэддэггүй хүмүүсийн яг гайгаар би хэд хоног зовцсон байгаа байхгүй. Яг юунаас болоод өгдөг тааг мэдхгүйгээр надад миний би таардгүй нэг 3-4 хоног уулахад намайг бүр цовоодсон байгаа байхгүй. 18-тай өгд гэж хин. Манай 18-тай шерпа авчирсан. Шерпа юу? Тэр доороос авчирсан байхгүй юу? Юуны араас авчирсан шүү дээ. Хэмлээ. Юу лээ? Доор 3300 юу лээ? Намжи базар. Намжи базар дээрс авчирсан байхгүй юу? Тий, сүүл хоёулаа загтаг. Тэгээд тэрнээс хойш би ерөөс ихэл аваагүй байхгүй юу? Дандаа муу байсан шүү дээ. Өглөө муу сэрэл ийм байдалтай байгаадсан. Тэгээ би өчигдөр уржигдөр орой унтахдаа 1 цаг 30 минут хүртэл уугаа мартаа унтцсан. Тэс ирсэн чинь яг би шин амар гойс ирсэн аахгүй. Ямар ч толгой өвдөлтгүй инээс ирсэн. Тэгээд за эмээ уухгүй болохгүй бах та гэж бодоод чи нэ мик авсан даа. Тэгээд би унтцсан. Тэгээс ирсэн чинь буцаад муудцсан ирсэн байхгүй. Тэгээд би яг ойлгосон. За энэ имнээс болоод байгаа юм байна. Энэ им надад таарахгүй байгаа юм байна гэж бодонгууд та би яагагүй. Өчигдөр яг жоохон риск гэж гисэндээ. Хэрвээ яг тэрнээс болоогүй байсан бол бас аюултай шүү дээ. Тэгж бод би өчигдөр амар санаа зовсон юм шиг имийн зогсоочвол яадаг бол болтгон болоо гэж зогсоогоод ямар ч юм уулгүйгээр өчигдөр унтаад өглөөс ирсэн. Ингийн зүг 5200 дээр би зүгээр л ингийн үз ирдэг шигээс ирдэг. Тэгээд за бас нэг анхааруулгал юм байна тий. Одоо миний логийг үзэж байгаа хүмүүст тэр ийм тохирох хүндээ тохирохгүй хүндээ бол үнэхээр амар тохирдгүй юм шиг. Намайг зүгээр сүүлийн 2-3 хоног намайг зөвхөн тэр юм зовоосон байна гэдгийг сая би мэдлээ. За тиймэрхүү. Тэгээд одоо яг өнгийн сүүлийнхаа Base Camp руу гарсан. Тэр юм бол нөгөө нэг хүний бүх булчинг даралдаг. Тийм амар хүчтэй нөлөөтэй юм бэ. Тэгээд тэрний эффектэр бол амар байт юм байна. Тэгээд өнөөдөр бүр зүгээр. Сүүлийн 3-4 хоног юм зүгээр гэж үзсэн гоо. Амар гоё. Everest Base Camp руугаа явах өглөө миний бие бүр ингээд ямар ч өвдөлтгүй, ямар ч хаяалтай дүүд sickness байхгүй,
толгой өвдөхгүй, дотор муу харихгүй, юу ч өвдөхгүй бүр ингээл энгийн зүгээр байгаа юм шиг сэрсэн. Үнэхээр тасархай байсан. Тэрийг одоо үгээр хэлж үнэхээр мэдэхгүй байна. Тэгээ өглөөн сэрсэн чи ягаад ч юм. Тэгээ би яг хоо энийг болохоор ингээд өндрийн эмнүүдтэй холбож бас бодож ирсэн. Гэтэ яг хоо сүүлд бас бодох нэ тэр эмтэй бас холбоогүй ч байж магадгүй юм шиг санагдаад байгаа. Тийм учраас одоо үнэхээр мэдэхгүй байна. Ягаад тэр үед миний би гинт зүгээр болсон юм. Тэгээд юу ч хийсэн одоо бурхан харсан уу яасан. Яг Everest Base Camp орох өдрийн өглөө олоод би өст үнэхээр гялхаар сэрсэн. Би өвдөхгүй байх ямар гоё байсан гэж бодож байна. Тэгээд тэрийгэ дагаад ч тэр яг үдсэн Everest Base Camp маань бүр үнэхээр тасархай байсан. За өнөөдөр бол амар баяртай байгаа. Яагаад гэвэл манай Санжаагийн маань би маш сайн байгаа. Тийм болохоор санаа зовох юмгүй, санаа зовох зөөлгүй бол битээр гарсан. За тэр яах вэ? Өнөөдөр битэрийн жахтай бид гурван хамгийн өндөр цэгтэй өдөр аль 4 сарын өмнө төлөвлөсөн Final Destination дээр хүрэхэд 2 цаг дутуу байна. Гоё байна. Догдолж байна. Энэ хүрчээс хэн боллоо да тий анда. Хэн боллоо. Амьдралын ер нь сүүлийн хэдэн жил ингэж шантарч үзтээ. Тэр донд нь хийдэн ч одоо байдаг юм. Буучгаас ш тий. Тогаавна. Азгүй яах вэ? За. Бодохгүй ирэхэд болцъя та. Окей да. Аялын влогтай хамтдаа үзэж та бүхэндээ маш их баярлалаа. Тэгэхээр манай дэлхийг тойрсон аялын влогийн хамтрагчаар Old Spice брэнд бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Тэгэхээр Old Spice-ийн зүгээс нэгэн урамшууллыг зарласан байгаа юм байна. За та бүхэн Old Spice-ыг авсан баримтаа хож цэгийн мэн вебсайтэд бүртгүүлээд за 300 сая төгрөгийн шагналын сантай за чанар бол ухаалаг хэмнэлт урамшуулалт хамрагдах боломжтой болж байгаа юм байна. Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг хож цэгийн мэн вебсайтаас аваарай. Ингээд манай влогийн хамтрагчаар Old Spice хамтран ажиллаж байна. Дөр нэг 20 минут яваад жоо хамраа сууж байна. Тэжээс манай ирж байна. Тэгээ зам нь бол нэг юм хат асахтай. Нилээ мартаатай зам байна. Yes. We do early morning you saw. Now you know see ya. It's Everest. It's not Everest. Oh, that's sorry. Oh, yeah. За. Алдарт Everest маань. Тэр тэдний жоохон цохиж байгаа. Толгоон цохиж байна. Орой гэжтэй. Толгоон гэж болно шүү дээ. Толгоон. Уулын толгой. Ой. Дам. Загварчлаа. Би хаана гайг болсон ч өзч чаг гэсэн. За тэр одоо манай Everest-ийн маань оройн харагдаж байна. Толгой гэж байна. Агуул бэ гэвэл Чинээс гад тэр арай. Тэнд майхнууд харагдаж байна. Тэр одоо Base Camp. Base Camp маань харагдаж байна. Санжаа минийд. Өхөр харахаар баярлдаг бид нар. Яа нэг өхөр биднийг амраадаг. Өхөр бидний амраадаг гэж гэж. Сардаг биднийг амраадаг.
Эдний сарлагнууд их гангаан. Айгу гангаан. Хөө энэ явах цааяар тасархаа юм бэ. Яа. Тасархаа ярих юм байхгүй. That's how we do. Yeah. Kino. This is like movie. За base camp орох зам бол өөр өстэй кино юм байна. Энд base camp маань харагдаж байна. Тэр арай тэр дээр цохож байгаа бол Everest. Яг base camp дээрээс бол Everest. Бас тийч гой томороо харагддгүй юм байна. Гэтэ энэгээр бол 7000-тай өндөр уулнууд байна. Өө. Яа энэ за би олон юм хуцалгүй очих замаа та нарт харуулъя да. Хэвээ галзуу юм аа. За урдаа өхөртэй. Хардаа өхөртэй, урдаа өхөртэй одоо яана. Та өнгөрөөд юм уу? За. Өхөртөөрөө барьцаад явах. За ингээд аялд гарснаас хойш 30 идэх өдөр байна чи. Өдрөө алдсаа 30 идэх өдөр баг. Тэгээд Непал дэвснээс хойш 10 идэх өдөр баг. Локлагаас хойш 9 дэх өдөр. Ингээ ирж ин да. Одоо бид нар удахгүй ойролцоогоор нэг 25-аас 30 минутын дараа бараг очиж байгаа. Тэгээ явж ин да. Оо юу вэ? Хэцүү замаар явах гэдэг. Энд гол урсаж шүү дээ. Ундраган нэш төө тэр. Фүү shit. Нөгөө урсаж байгаа гол олон ундрахтай л да энэ. Яач утсан тэр том гол ганцхан газраас ундрааг байх. Everest Base Camp-аас ундрд юм байна. Тэгээд энийг юм хэр авийн байгалийн тогтцол юм бүр юр босон юм аа энэ. Цаснуудын тогтоц нэг тийм юр босон гоё юм аа. Тасархаа юм аа. Яа удахгүй ирлээ шүү. Камбатра! Ай! Ой! Яй! За. Нэг ундрага олж харлаа да. Kumar. This is from beginning, right? This from beginning, starting from the river. Yeah. River from starting here.
Yeah. 산지하기는? 살짝이나? 살증? Сажан. 살증 브레이크네. Ер нь одоо дээ штэ те чулуун дээр нэрээ бичдэггүй штэ өгшөө. Яа энэс галзуу байна. Ийшээ бүр галзуу байна. За или андамаа. Энэ вэ штэ нөхөр вэ штэ. Сажина юм бэ штэ чаас. За ингээд тэр чигээр бейс кэмп. Энд чи ингээд нуур байна. Тэг шидэж. Манай хүү нэг чулуу шидэх дуртай да. Аав юм байж юм байна да. Энд дэсээ чулуу шидэх хэлмээ санагдчих шүү дээ. Тэгээд боломжтой байна юм шиг. Яа. За надад чи би яах вэ? Энэс камера авч. Kumar, can we keep the sticks? Yeah, okay. Someone there. Where is good? Where is good? Yeah. Oh. За ингээд Everest Base Camp дээр ирлээ. Яа. Үлгэрийн газар байна. За. Yeah. Finally we did it. Yeah. Congratulations. Finally we arrived. Yeah. Everest Base Camp. Yeah. Баяр үргээ. It's 5,300 64 meter. 64 meter. Yeah. Okay. Congratulations. Yeah, it's a congratulations for you also, yeah. Thanks, man. Okay, high five again. High five again. Yeah. It's Баяр in Mongolia. Баяр хүргэе. Bye Hurgi, yeah. Yeah, тэнгуут нь баярлаа гэлээ. За баяр хүргэе. Bye Hurgi. Баярлаа гэж хэлнэ шүү. And I said баяр хүргэе. You say after you баярлаа. Baila, yeah. Баяр хүргэе. Baila. Yeah. Yeah. За баярлаа. За ингээд аялд гарсаас хойш 30 хэддэх өдөр Непалд ирснээс хойш одоо нэг 2-7 хоног дээр явж байгаа. Лукла дээр бууж ирснээс хойш алхалт хийж ирснээс 9 хоногийн дараа бид нэр Everest-ийн одоо энгэрт нь ирлээ буюу Everest Base Camp дээр ирлээ. За нэг ийм газар байт юм байна. За гой сайхантай нь бол ярих юм алгаа. За яаш явж үзсгээ бүгдээрээ. Хүү, сэтгэлгэрийн газар шүү.
За тэгээ явсаар хагаад ерөнхийдөө яг Everest Base Camp дээр одоо нөгөө нэг миний яг харахыг хүсэж исэн юмнууд ч нөгөө нэг кинон дээр гараад байдаг, хүмүүсийн влогн дээр гараад байдаг. Нөгөө шар майхангууд шүү дээ. Лаглаг майхнуудын хажуугаар яг дөнгөж ороод алхсан чи ингээл итгэмээргүй байсан. Анх очиод яг л кинон дээр байгаа юм шиг л надад санагдсан. Тийм нэг үлгэрийн газар очсон юм шиг те. Ер нь бол яг Base Camp-ийг кинон дээрээс одоо олон докюментари интерес харж исэн газар очих бас их сонирн байсан. Тэгээ яг бүр яг Base Camp дээр очиод ингээ хөлөө 50 тавьтлаа. Ер нь бол би ингээд очиж чадах үгүйгээ мэдэхгүй байсан учраас яг очиод яг эцсийн цэг дээр очих бол үнэхээр тасархай байсан. Тэгээ би яг нэрээ ингэсэн. Яг очиод гараал тэгэнгүүтлээ бүх хувцуудаа тайлаал бүр бодолктойгоо бараг 5-10 минут шахав ингэж нүрээ наранд шарж ингэж каферс. Яг тэр хэсэг бол үнэн тасархай байсан. Тэгээл нэг тийм заастаа үнэнгээсээ л яг болчлоо доо. Ёо энэ үрх гэж л ийм үрлээдэ гэж амар бодсон. Ана санжаа маань баг үйлээд байсан баха тэр би. Нөлөөс арчаал яваад тах шиг байсан юм. Нөлөөсөө нуугаагүй заатаач. Яг тэр хэсэг бол үнэхээр тасархай байсан. Хэвээ нөлөөсөө нуугаагүй. Кино юм аа. За энэ хоёр явж үзчихье. Иши явлаа шүү. Иши явлаа. За ингэж майхнууд нь байж гин. Энд нэг хүмүүс хоногдолт юм байна. За ингэж хүмүүс ах шиг байна. За тэр гэж хүмүүсийн ханддаг ор юмсан байна да. Drones чинь фивэр яа чи минь ирсэн дээр сэтгэхгүй байгаа даа одоо хүртэл. Энэ хэсгийн уулнууд солиотой юм аа. Тийм байц. Оо. Тэр уулмууд ингэ цэнхэрдэж харагдаад хараа. Нар тасаад бүр цаанаасаа ингэ цэнхэрдэж харагдаж байна. Галзуу юм аа. За тэгээд буцъя да. Одоо цаашаа явж үзье. Everest Base Camp-тэй танилцъя. Base Camp дээр ер нь яг юу болдгийг. Ер нь Base Camp дээр яг яагаад энийг Base Camp гэж нэрсэн юм? Харин дрон эсгэгчд баян уулгаач үү те. Хайда чи стик картыг госчих уу? Стик картыг госчих уу? За одоо энд байгаа хорон мөч бүхнээ бичих ёстой юм шиг санагдаж байна. Яа. Сэлэтэй мэдрэмж шүү. Йоо. За миний л хувьд зүрх жоохон дэлсэж байна. Бусдаар ер нь гайгүй шүү.
Тундаа. Хизээч юм сайхан байсангүй. Хизээч юм сайн байсангүй. За. Энэ бол зүгээр тасарсан мэдрэмж юм байна уу. Энийг би та хэдэд үзэж байгаа хүмүүстэй юу гэж ч тайлбарлах гад би чадахгүй маань. Яг энэ өндөрт нь гарч ирээд хамгийн гол нь явсан туусан замаа болоод хамгийн анх шийдвэр гаргаж ирсэн үе бодоод өөдийд ирсэн байна гэж бодохоор надад яг энэ хэсгийг угаарч зүршгүй санагдаж байна. Йоо. Хитрээс галзаа юм аа. Оо, энэ үрдэд бас хоочж байгаа юм шүү дээ. Би нэгс ийш шүцмээр санагдаад байгаа. Лаач шүцгүү. Талгаа нэг жоохон өвдөх гээд байна. Гэтэ ста толгой өгдөх юм өтгөх болоод тастлаа. Дрон нисгээд ах юм аа тий. Дэлхийг тойрсон минь аяллаа влогтой маань хамтран ажилласан Авандра байгаа. За тэгэхээр Авандрагийн зүгээс маш сонирхолтой олон шаарж болоод экофлогийн бүтээгдэхүүнүүдийг Монголд оруулж ирдэг байгаа. Тэгэхээр та бүхэндээ яг одоо бэлэгтэй урамшуулалттай худалд Авандрын зүгээс зарласан байгаа юм байна. Та бүхэн Авандрагаас экофло брендийн River 3 Max Plus бүтээгдэхүүнийг худалдаж авах юм болвол 60 вольтын экофлогийн энэхүү нарны хавтанг бэлэг болгоо авах боломжтой байгаа юм байна. Энэхүү нарны хавтан маань экофло брендийн ерөнхийдөө ном шиг нэмхэн 3.2 кг жинтэй. Өөрөөсөө Type-C гаралттай тул гар утас болоод ноутбук, iPad зэрэг жижиг гаджетуудыг цэнэглэхэд хамгийн тохиромжтой юм байна. Дараагийн бүтээгдэхүүн бол Charge branding IceMag 2 хэмээх зөөврийн батарей байгаа. Энэхүү зөөврийн батарей маань шууд утасныхаа хойно ингэж байрлуулах боломжтойгоос гадна өөр дээрээ сенстэй учраас утас халах зэргийг өөрөөхөө сенсор шийдэж өгдгөөс гадна 10,000 ампер шахдаг учраас жишээлбэл iPhone 16 Pro Max-ыг 25 минутанд 50% хүртэл шахах хүчин чадалтай. Ингээд манай дэлхийг тойрсон минь аяллаа влогтой маань хамтран ажилласан Avandra брендийн хамт олонд маш их баярлалаа. Тэгээд та бүхэн Avandraгаас зарлаж байгаа бэлэгтэй урамшуулалттай худалдаанд нь амжиж оролцоорой. Airspace Camp-ийн хамгийн цаад зэт очиж үзье. Энэ хайлтэрчин шүү. Энэ нарны зай ороогоор юм шиг байна. Үгүй би бас буруу бодчих магадгүй шүү.
Гэхдээ бас нарны зай ороогоор байх. Тэр магталтай. Яа. Чих ядраад наа. High Mountain Treks Expedition. За энэ би энийг жоох судалсан. Тэгсэн чи энэ хэсэг яадаг хэсгийг мэдвүүгээ би. Хөө юм асуучих чи. Чи одоо балер аштай бай биз дээ минь. Нааш л бүртлээд ирсэн дэс дээр саад тавтай. Ингээд бидний анхны нурангаа. Тийшээ Everest Base Camp 2 гэж болно байд юм байна. Гэтэ тийшээ очивол за явах гэж байна. Явангаа алтлаа. Явангаа алтлаа шүү. Ваа, тэгтээ тасархаа юм аа. Йоо энэ ч та. Аллаа шүү. Явуулчих гаддаг газар юм аа. Хэмээн энэ зэ завшаараа яваарай. Галтгаана. Галтгаар нь хальт харж харах уу? Hello. Can I see there? Is it okay? Oh. Энэ газар идэм бэ. Галтгааны газар идэм бэ. Кинонд дэр гардаг галтгаа. Thank you. За би ер нь энэ хамиг өөрөө өвчхөр шийдлээ. Явлаа, ер нь энэгээр явлаа. За энэгээр өөр юу вэ? Харцгаая. За ингээ майхан гоо сайхан байрлч тийм энэгээр гол урсаж байна. За тэгээд энэ орчинтой бол угаасаа хуц гэж юм намайг. За jogi here. За жорлон нэг иймэрхүү жорлонд. Пиццан за энэ хажид хүн байгаад тах шиг байна. Тийм. Ийшээ гарьё. Окей.
За. Тэгээд энэ юм. Үсэн эсвүүд нь бол аюу гоё юм. You there? За, Kumar маань тэнд байна. Kumar дээр очино. Oh. What you doing here? What you doing over there? Okay. Энэ айгүй их юм. Сул шараануудтай хэсэг байд юм байна. Тэ айгүй их халтарж байна. Юм л хонож өчих гээд ах юм. Энэгээр л нэг гол урсаад байна да. Тэр голыг нэг хармаар байна да. Woo! Wow! Энийг Энийг хараач тээ. What is this? Yo! Энэ голыг хар л та. Oh my god. Oh shit. Голыг харж байна та нар. Wow. Яа. Энэ Everspace Camp дээр урсдаг энэ голыг хараач тээ. Oh my god. Энэ одоо яагаад байгаа юм бэ? Яа юм бэ нэрэ? Base Camp дээр ийм гол урсч байгаад яах вэ? Oh shit. Oh my god. Oh my god. Yeah. За энэ гол бол зүгээр ёо яг уйллаа баг. За энэ хэсэг солиотой юм аа.
Аяллаа влогтой минь хамт байгаа үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Тэгэхээр манай влогийн хамтрагчаар Oral B та бүхэндээ хамтран ажиллаж байгааг дуулахад таатай байна. Тэгэхээр та бүхэн нэгэн урамшууллын мэдээллийг хүргэх гэж байна. Энэ юу вэ гэхээр та бүхэн Oral B-гийн бүтээгдэхүүнүүдийг худалдаж аваад за тэрхүү худалдан авсан баримтаа хож цэгийн мэн вебсайтэд бүртгүүлээд 300 сая төгрөгийн шагналын самтай чанар бол ухаалаг сонголт тэмээг урамшуулалт хамрагдах боломжтой болж байгаа юм байна. Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг хож цэгийн мэн вебсайтаас аваарай. Манай влогийн хамтрагчаар Oral B хамтран ажиллаж байна. Энэ зөөрөн байна. За Basecamp бол бас их өрмөц тогтолцоотой. Асмис санаа. Маш эзэгсэлэнтэй. Газар хэд юм байна? Йоо, энэ баахын. Яа, яа, киноос гинди. Тэстэ. Кастаа дууцтай. Кастаа сүрэ гаргах. Тэмээ минь за. Би бол нэг юм байгаас кафе бүхүүлсэн. За энэ байгалийн үзэсгэлэн бол үнэхээр гоё юм аа. Ханаа санжаа маань барыг цас харах нэ. Би яг энэ эсхийг шүү дээ. Ерөөсөө үгээр хэлж чадахгүй. Үгээр хэлж тайлбарлаж чадахгүй тийм газар байна. Энийг угаасаа хүн ирж иж харж иж яг мэдэрх юм байна. Тэр амар газар. Юу вэ? Юу вэ? Нэр юу вэ? Гад юу вэ? Юу вэ? Аа нэрч. Юу вэ? Үс мэдих цэцгээ болсон гэдэг шиг. Миний хувьд бол санч сүрэн Дивачингийн орнд гэдэг шиг. Муу ёртой өгцөн юм ааш. Яа. Нэг хартаа. Тэцэн ихтэй. Юу дуурайд байгаа юм бол? Хэрэг. Нэг юм дуурайл. Вау. За энэ хэсгийн байгаль бол гайхшруулж дуусахгүй байна. Гайхамшигтай газар байна. Бурхан минь. Everest Base Camp гэж бас л үнэхээр тасархай газар. Сонгож тасархай газар байд юм биш үү бурхан минь. Юу вэ ч бод.
Гэнэр юу вэ надад? Энэ одоо юу вэ? Oh my god. За би нэр үнэхээр юм үзээгүй гал шүү. Айлгаарай. Эхтэр юм үзсэн сараа шоолох хэвтэй. Цаашаа олсон ч яах вэ? Шоолол яа. Гэхдээ энэ бол би бол шагшрахгүй байж чадахгүй нэ. Энд гэхдээ нэг юм аюултай амар юм том мөсөн дээр юм чулуу тавьсан бах юм. Тэр нь одоо хизээ унах юм гэж амар л юм байж байгаа. Тэр энэ миний хардаа. Гэ мөсөн дээр чулуу байгаа. Тэр бас мөсөн дээр чулуу байна. Ёо, эндээс ундарж байгаа усыг харуулах уу. Ингээ бас ундарж яах юм. Аам цангаж шít нэрээ. Тэс гарч байгаа нэг юм уухгүй. Тэр нь ингээд ийм амар өсөн дээр тогтсон. Нэр? Өсөн дээр тогтсон юм тамж болоо. Надад энэ наранд өнөө маргаашгүй л ундах гэж байгаа шаардаад ундгүй юм болов? Дүнхээр мэдгүй. Яа тийм үнэхээр жаргаж чадчихна. Энэ голын урсцал кино. Яаж юм байж чаддсан юм бэ? Энэ олон хоног зоосны эцэст ийм л зүйлийг харуулж ингэж л жаргах гэж хэлсэн байна л да. Тасарчжээ. Тасарч гэж. Ярих юм байна. Юу ярих вэ? Everest Base Camp бол кино юм биш шүү. Кинонд гараад идэх ялтчгүй кино л. За, хоёлаа энэ замаар ирээг баха. Тийм баха. Чиргүү айхтар мэдээлэл хүргэх юм байхгүй угаасаа. Зүгээр хар. Оо юу вэ? What? Яаж ирсэн биш чи? Ингээд үү? Оо тийм ээ ингэж явсан шүү дээ. Хопа. Умсашо. Зя.
За. Base camp гэдэг чинь бас хөөхөн том газар байт юм байна тий. Гой газар байна. Санснаас Ингээд нутгарч. энэ харин юмнаас юм байгаль кайфлдаггүй хүнтэй хамт явахаар ингэ. Ерөөсөө юм сони юм байна. Тэр чи хээ гэж шаа. Гэж юм гэж шаа. Йоо. Би бүр яг жигнэсээ тэнтэйг хоолой алдчих өгөх гэж идэх чинь. Ёо. Дараалч. За одоо биднэрт нэг ажил үлдсэн. Одоо бид нар ерөнхийдөө base camp-тайгаа base camp 1 гэж байгаа юм чи base camp 2 гэж байгаа. Бид нар base camp 2 руу нь л очисонгүй. Бидний зорилго угаасаа л base camp 1 байсан. Тэгээд цаашаа явах тэнхэл алгаа. Өнөөдөр би сайн байна. Сайхан байна. Юу яана? Одоо сайхан зорилгоо биелүүлснийх тугаа мандуулна. Тэгээд гоё сэтгэлдээ гоё яг base camp дээрээсээ өөрсдийнхөө сэтгэлийг сайхан хийлээд тэгээд mission completed даалгавар биеллээ. Дуустаа штэ амтаа. Аха. Ой. Бүр ярах тэгэлгүй байна. Хоёр өглөө 5 гэж босоод шууд явцсан болохоор юм зам мэдэж байгаагүй. Тэгээд яг энергигүй нөө sorry. Габи өсөхөөрөө тэгээд юу ахаараа ядрахаараа сарын тэмдэг нь ирсэн үгүй шүлчтэй. Штэ. Үнэмстэй үнэнгээл. Үгүй штэ би харин. No. Тэгэж бодож болохгүй шүү найзуудаа. Наач яг тий. Наач ааштай. Аашлаа шийдээ. За одоо дахиад нэг боломж олгоё тиймстэй. Үгүй. За. Тэрүүгээр гоё маа ингээл. За. Амьд явах насандаа base camp руу гарч Эверестийн ингэрт ирж 5634 метрийн биш ээ 5364 метрийн өндөрт ирж нийт аяллаа туршид 30-40 хоногийн хугацаанд явж зорилгоо биелүүлж эцэст нь дуусгалаа. Сайхан байна. Зүгээр үү. Буцхын орон шагаа магаага гэж хэвчвэтэйс. Одоо тэгэл ер нь ингээд хол замд ингээд юм байна. Нэгнийхээ бие битгий өвдөжөөсэй л гэж бодд юм байна те ерөөсөө. Нэгнийх нь бие өвдөөл тэгэл ерөөсөө vibe бол тэр чигтээ унана, ажил явхаа болно, мөнгө өргөдөн. Ерөөсөө тийм байт юм биш. За хэдүүлээ base camp-тэй танилцъя. За энэгээр ингээд манай шерпанууд сайхан тоглоо хоолундаа идээд
Тэр манай буудлын гадаа 2 шерпа зодтолт гоод барьцалтаж аваад. Басан шүү дээ. Барьцалтаж аваад. Тэгсэн чи эдгээр чи хасыг монголчууд ч их хой шууд очиод салгачихгүй. Хідэнт нь инээлдэд зогсож харж мараад. Тэгээ нөгөө хэл бүр яг зодтолдох гээд байгаа нь инээгээл хараа зэ. Пас зөвөн гараад ийлээ ш. За энэ шерпануудын тэрүүгээр явж үзье. Шерпанууд яг Эверестийнхаа бэлд яг юу идэм бэ гэдэг харъя гэж бодлоо. За ингээд юм зөөж байна. Энд маргааш нэг марафон болж байгаа. Марафон шүү дээ. Энд бүр өгөл хангалж ирж явах чи марафон нэгээд даварцсан юм атар. Зяа ингэ гоцсон мэт. Гол нь л энд чинь хонд чивдэх юу шүү дээ. Гоцсон жил майхан шүү дээ. Тэгээд иймэрхүү байд юм уу да. Шерпа нарын юугаар шагааж үзэж болт юм болов? Яг бодит. Одоо энд байгаа хүмүүс их хөвчлэн дээшээ гардаг шерпанууд байгаа. Тэгээд яг дээшээгээ гарахын өмнөх бэлтгэл эсвэл бас доошоо бууж байгаа ч хүмүүс байгаа л та. Тэгээ ер нь бол энэ дээр гараад ирсэн хүмүүс бол бас дээшээ дайрах гэж байгаа хүмүүс бол их байгаа. За эндээс ингэж ачаагаа бэлтэж аваад гараад тавьдаг газар тогоо гаргадаг. Нөгөө нэг сарлагнууд чинь зөөгөөд байгаа чи. Газ чи юу шүү дээ. Hello. Namaste. Namaste. Can I inside here? Yeah, okay. This is the kitchen? Kitchen. Oh, okay. Namaste. I'm making a vlog. Can I show in the kitchen? Yeah, thank you. Yeah. Hello, Sana. What? Kitchen is so dirty. Dirty? Yeah, it doesn't matter. It's a, you know, it's a base camp. За нэг иймэрхүү галтгоотой байт юм байна да. Окей. Жохон муухай шүүл гэж. Гайхул шүү дээ. Thank you guys. Okay. Thank you. За. Окей. За өөр юу бэлдэж байна? Усны сав байна. Оо, энэ хараа. Time calculation of oxygen гэж байна шүү дээ. Энэ oxygen хэл нэг юм цагийн calculation гэдэг чинь одоо бодлого. Цагийн бодлого. Oxygen-ийн цагийн бодлого гэж байгаа юм уу? Би бол тэгж л орчуулах юм байна. За, okay, 1 hour. 17 hours. Okay, за нэг иймэрхүү байд юм байна те. Сони юм байна.
За нарлаж байна. Энэ сарууд яг битүүрийн явж байгаа сарууд болвол яг Эверестийн оргил руу дайрдаг сар. Тэгэхээр одоо энд байгаа хүмүүс бол энүүгээр ингэж хонж байгаа хүмүүс бол ер нь бүгдээрээ Эверестийн оргил руу дайрж байгаа байх айгу өндөр магадaltaй хүмүүс гэсэн үг. Тий. Ер нь бол яг энэ саруудад зөвхөн бейс кемп руу явдаг хүмүүс айгу бага байдаг. Айгу бага. Тэгээ сая бид хоёрыг явж байгаа төртөл угаасаа буудлууд нэлээд хоосон байсныг та хэд анзаарсан баг. Тэгээ одоо энүүгээр яг энэ одоо яг хамгийн дулаахан үеэр нэх юм уу? Бид хоёр явж байгаа учраас энд хамгийн дулаахан байна гэдэг нь Эверестийн оргилд гарах хамгийн тохиромжтой үйл гэсэн үг байхгүй юу? Одоо зөв шууд энгийнээр ойлгол. Тийм учраас сая Монгол бүсгүй маань бас нэг өөр залуу гарчаад ирсэн шүү дээ. Тэр чинь болохоор яг хамгийн дулаахан үеийг тааруулж гарч байгаа хэрэгээ. 4 сар, 5 сар, 10 сар байлуу да нэг. 11 сар байлуу. Тэг санагдчих. За. Тийм байна да. Окей. Аялын влогтай минь хамт байгаа та бүхэндээ маш их баярлалаа. За тэгэхээр дэлхийг тойрсон минь аялын влогтай минь хамтран ажиллаж байгаа Zubrocco брэнд байгаа. Тэгэхээр Zubrocco-гийн хувьд за Европын номер 1 бүтээгдэхүүнээс гадна дэлхийд за борлуулалтаараа 3-т ордог ийм бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр Польшийн онгон зэрлэг ойд ургасан бизон шилб дарж бэлтгэдэг дэлхийд цорын ганц архи бол Zubrocco юм. Тэгэхээр Zubrocco брендийн хувьд 600 гаруй жилийн уламжлалт жор амун байгалийн содон үнэр амун гайхалтай амтаараа ялгардаг бүтээгдэхүүн байгаа. Ингээд манай за дэлхийг тойрсон минь аяллаа влогийн хамтрагчаар Zubrocco брэнд хамтран ажиллаж байна. Гоё нэ. Эцэцэд нэг юм ирлээ. Энэ хугацаанд ямар их юуг туулваа. За тэгээ баяртай байна. Интерсэнтэй. Амьдралдаа нэг авч байгаа мэдрэмжл авлаа. И сонын туршид би ч одоо хэр өрхтойг нь юмд ингээд нэг шантраад байдаг юм л да. Гэхдээ сая 9 хоногтоос их шантарсан. Бараг ганцаар явжсэн бол бараг буцаад болчихлоо байсан. Гэхдээ тэгээ за нэг тэглэлцсэн юм чи ингээд дуусгая та гэд бейс кемп дээр ирээд тэгээд амар том авч байгаагүй мэдрэмж авч ийн. Тэгээ саяны соногч гэсэн ер нь бол авч байгаа юм айгүй их мэдрэмжийг авсан. Би шууд 2 хоног дээрээс бүр шантарсан. Угаасаа бичлэгэн дээр байгаа шүү дээ. 2 хоног болнод тэр үнэхээр амар байсан. За 2 хоногоос бас өдөр бол гайгүй. Бас өдөр гайгүй шүү. 2 хоног бол надад яг ч өмнөх өдрөнд би ядж байгаад амар нойрмот онцсахгүй юм. Тэгээ 2 хоног нь яа бурхан минь 2 хоног баг хамгийн их өгсөн хоног байсан баха тий. Хамгийн хөгсөр хоног 2 хоног биш үү? Амар байсан. Тэгээ би тэр 2 хоног дээр шантраад босод үед нь бол бас арай гайгүй. Босод өдөр гайгүй шүү. 2 хоногоос 2 хоног дээр би өгсөн. Тэр бодолтой ороод гээс хамтаа байлаа орондоо ороод гэхдээ. Хамгийн гоё өдөр өнөдөр байна. Хамгийн гоё өдөр өнөдөр шүү. Хүмүүс замд явж байгаад хүмүүс их битсэн л дээ. Бас миний яг мөрөөдөж очихыг хүссэн газар та хоёр явж байгаа юм байна гэж амар олон хүмүүс битсэн тэгээд энэ ч бас хүн боломж тэр болгоо тохиолдод байдгүй алил гэх юм уу одоо тийм ээ хүн болгон Эверест дээр бас ирээдэж чадах баха хүмүүс бол яг та хоёр амар зөрөгтэй явж шүү л гэсэн би тэгтээ анханасаа бейс кемп руу явахад ийм хэцүү гэж мэдээгүй явсан л та. Манай санчааваад хоёлаа Эверест яах вэ гэхлээр би хинтээ тоглоод байгаа мах гэж бодоод. Ер нь тоглоогүй байсан ч тэгээд явахаар бол тэгээд за ёо гэж тэгсэн чинь үнэхээр л ирсэн л дээ. Тэгээд би өмнө бол тэгж судлаагүй. Яг хөө тэгээд хэцүүгийн үед бол хэцүү байх гэж бодож исэн. Гэхдээ ийм хэцүү гэж би бодоогүй. Тэгээд тийм болохоор яг хүмүүс бол уулын спортын хүмүүс бол юм өөрөө
Эверест руу гарахын тулд 2 жил 3 жил бэлтгэл хийж өөрийгөө бэлтжиж гард юм билээ. Тэгэхдээ бид хоёр ч бол ямар ч тийм спорттой бол спортын юм бол биш. Бид хоёр зөвхөн л ингийн хүмүүс. Тэгээ бид хоёрт бол бейс кемп бол хангалттай гэж бодож байна. Тэгээ бейс кемп гарах нь юм хэцүү байгаа юм чи одоо бүр дээшгээ 8000 руу гарах нь бүр аимшигтай хэцүү гэдгийг бол үнэхээр мэдэрсэн сая соногт. Нэг бодлын ингээд одоо ууланд ингэж гарч алхах одоо энэ чинь нэг бодлын бясалгал болчихж байгаа байхгүй юу? Тийм болохоор хүмүүс одоо ингэж энэ их одоо бартаа саадмадыг даавна гэдэг чинь нэгэсэндээ хүмүүс бясалгал хийж гин тэгээ дээрс нь бас харамцаг өөрчлөгдөн. Миний сэтгэл санаа оюун ухаан бас хандах хандлага бас өөрчлөгдөн. Тийм болохоор бас хүмүүс минь болж игэл яваарай. Ирсэндээ баяртай байна. Энэ одоо тэгээд миний амьдралын маань энэ оруулагдчихад байна. Амьдралын маань хизээч мартагдахгүй хамгийн том дурсамжуудын маань нэг болж үлдчихэж байгаа. Тэгээс энэ боломжийг олгосон Санжаа найздаа бас баярлалаа гэж хэлмээр байна. Энэ бид хоёр одоо ингээм хамт ажиллаад 2 жил болсон байна. 2 жилийн өмнө найз минь надад нэг санал тавиад хамт ажиллах уу ингээд хийгээд санал тавиад тэгээд окей хийгээд тэрнээс хойш маш олон юм хийсэн байна хамтдаа. Тэгээд бас өрөө бид хоёр хамт өрөө надад санал тавиагүй ч юм уу тэгээ бигээс бол байсан дээрээч үгүй ч үү те баг ирэхгүй л те баг ер нь ирэхгүй л те Эверестээр. Тэгээд Эверестээс гадна бас бид хоёр аягүй олон юмнууд бас хийсэн. Тэгээд олон газараа аялсан. Миний хобби ч бас аялах туртай найзтайгаа бас зам мөн хөдөөгаа явна нийштэй явах туртай болохоор тэгээд энэхүү саналыг аягүй гоё туртай авахд ажилласан. Тэгээд манай Airplane-ийн маань хамт олон ч гэсэн аягүй гоё хамт олон байгаа. Бидэнд нь хайртай шүү. Хайртай хүмүүстэй одоо тэгэл ээжтэй хайртай гэж хэлмээр байна. Хүүхэд манай хүү манаас үцэх баха. Хүүхдтэй хайртай шүү, ээжтэй хайртай шүү, гэрчтэй хайртай шүү, гэр бүлтэй хайртай шүү. Тэгээд найз төхөд намайг дэмждэг, намайг гэдэг хүмүүстэй бүгдэнд хайртай шүү. Хортон гэртээ харч. Юу ямар вэ? Махидмэр вэ? Чансан махидмэр вэ? Чансан бах би одоо гэртээ харах юм ба? Гэртээ хараад хоньны хаа тэг өхрийн хавраг гурлыг нь хамт чанж аваад гэж бодож байгаа. Ай. За бүх өдрөд хэцүү байсан. Тэгээд би өндрийн high altitude гэдэг юмтай бол тодорхой хэмжээнд бол надад байд юм байна. Гэтэ тийм ч их биш. Тэг яг үнийг хэд өнөдөр бол 9 өдөр яг 4 дахь өдрөөс ахуулаад би яарсан. 4 дахь, 5 дахь, 6 дахь, 7 дахь. Өнөөдөр 8 дахь гэдэг чинь ингээд нийт 5 өдөр. 9 дахь тий. Ингээ ер нь бол 5 хоног бол яг биеийн байдал бол үнэхээр хэцүү явлаа. Тэг яг эхлээд бол биеэр аргалт эмээр аргалчих юм болоо гэж бодоод явжсэн. Тэгээ сүулдэ тэрийг зүгээр клоузмлөвстэй хийж байж та болоо сүулдэ шууд постлоод оруулсан чи яг Everest Base Camp руу явж исэн. Нэлээдгүй монгол хүмүүс байд юм билээ. Тэд нар надад зөвлөгөө өгөөд ер нь бол тийм эмэнд бол дарагдахгүй. Хамгийн гол нь чи өөрөө юу ах хэвээр эмчлэх хэвээр. Чи угаасаа би чи өвдөд байна гэж бодоод ах юм бол чи угаасаа эзэс тийш гарахгүй. Тийм учраас дотор чинь нэг өлөгчин байгаа. Тэр өлөгчөнтэйгээ алцаа гэж хэлсэн. Тэгээд тэр өлөгчөнтэйгээ алцааргаа 9 дэх өдөр тэрийг хаах дарлаа. Өнөөдөр үнэхээр сайхан байна. Бүр энд ирцэндээ бүр гайхаад одоо хүртэл ингээ хойш харангууд. Би ихтэй яг ингэсэн амар сонио. Ер нь бол яг энд 90 иртлээ ерөөсөө итгэхгүйсэн. Тэ? Би өөр энд иртлээ өөрөөсөө итгэхгүйсэн аахгүй. Тэгэхээс ч аргагүй маань. Яа тэгэхээр чи эхлээд ингээд за илтаа гарчлаа гингүүд за энэ явах нь дээ гэж бодоод
Та хоёр дахь өдрөөс ахуулаад мяарч эхлэнгүүтлээ яа нэ ер нь очих юм уу гэж бодож эхлэв. Ингээл өдөр ирчихсэн ер нь ингээл хэцүү болоо л байт юм бэлээ. Тэгээд 3 дахь өдөр дээр гисэн чи оксижений хэмжээ 64% юун дээр явж байгаа байхгүй юу? Намчи базар дээр явж исэн байхгүй юу? Тэгэл тэнд бас эн чинь чанга юм байна гээл. Тэгэл дээшлэл лобучи ороод ирэх үед бол агарын оксижений хэмжээ 54% болцсон. Одоо та харах юм бол энэ ямар ч мод байхгүй. Тэгээд тэрийгээ дагаад ямар ч оксиженгүй болчихд юм бэлээ. Тэгээд оксиженгүй үед хүн амар тамирдна, амар хэцүү болно. Тэгээд одоо л итгэж ийн юм байна. Ихний сэтгэлдээс би яг бейс камп дээр орж ирэх сэтгэлдээсээ илүү вэ штэ тий. Хүн яг юм яарцсан үед амар юу байд юм бэлээ. Амар имзэг байд юм бэлээ. Өчигдөр яг тэндээс лобучигээс горовчи орох гээд алхаж байгаад нөгөө юу харсан штэ. Бейс кампаа харсан штэ. Йоо тэгсчист яг ойлгоцсон штэ. Яа, яг тэр бүр ингэ яарцсан үед нүдэндээ хараад байгаа мөртлөө очиж чадахгүй газар лугаа. Тэр бол амар чанга юм байлаа. Тэгэл яг өглөө босоод ирсэн чинь ингээ миний ингээ хоол молоо сайн идцээ. Тэгээ ер нь ингээд би бэлэн гэдгээ мэдцээ. Өнөөдөр бас бат очих юм байна. Алан шаана гэ гарахад энд хурж ирэхэд бол зүгээр амар гоё лсэн. Тэгээ бүр юм санаа амраад, уужраад тэгээд нэг 5 минут дэш ярч нэг нарлуу ингэж нэг цагссан да. Тэгмээр санагдацсан. Ер нь бол гэтээ ингэж утсан. Би бол ихтлхийгээ шүтэх хэрэгтэй юм байна те. Ихтлхий бол ерөөсөө бидэнд бүх зүйлийг өгч идэм байна. Өгөхгүй ээж бас чаддсан байна. Өгөхгүй байх юм бол бид нар яг хин юм бэ гэдгийг бас жоохон ойлголоо. Тэр бол бас амар зүйл байт юм байна. Зүгээр жоохон ингээд өндөр дээшлүүлээд ирэхэд мод байхгүй бол юу гэх болдд юм байна. Зүгээр л энгийн зүйл шүү дээ. Мод байхгүй бол мах байхгүй бол юу болд юм байна. Хүний харан ши яаж өөрчлөгдөд. Миний харан шин бол махан дээр амар өөрчлөгдсөн нэр ингэсэн. Бүр ингээл тэдний нөгөө нэг ингээл өгдөг хоолных нь үнрийг ингээл авангууд миний бүр шууд уур хүрдэгсэн шүү дээ. Яага мах хүчж болтгүй юм бол гэл те. Тэгээд тэнгууд энэ яг үндэ давагдчихгүй хүчин зүйл л байхгүй да. Тэр махыг үнэхээр л дээшээ 5-6 хоног авчирдаг. Тэгээ өөрхийн нөгөө нэг энэ сарлагнуудаа 5-6 хоног өөрсдийг нь авчиргуудлаа халаад идэж болтгоо. Тэгээ ингээд давагдчихгүй хүчин зүйлээс л махгүй л болчихдаг юм байна. Мах өгөхгүй бол юу болдг юм байна. Амьсгалах агаар өгөхгүй бол юу болдг юм байна ч гэдэм үү. Ингээд амар олон зүйлсийг ер нь бол ихтлхий биднэрт зүгээр өдөр тутамдаа өгч идэм байна. Өгөхгүй байвал юу болдг юм бэ гэдгийг ер нь сайн ойлгож авлаа гэх юм уу. Тэгээд энээс илүүтэйгээр би бас нэг хүмүүст бүр ингээд респект. Тэр дээшээ гарсан хүмүүст түрүүнээр респект. Яаж та тэр юу 8848 руу яаж гардг юм бэ? 30 хоногийн хугацаанд та нар энэ хамгийн гол нь өөрөө ийм байгаа байхгүй те. Гарах явц нь өөрөө асар хэцүү юм байна шүү дээ те. 5463 лөө 5364 лөө гарах гэж ингэж хөгөөж ирж байхад энэс дэшээ яа тэр хүмүүстэй бол тэгэхээр ярих юм байхгүй. Тийм л байна да. Тэгээд хамгийн сүүлд нэг амар олон юм яриад байх уу ер нь дуусгая. Би ер нь яг ийшээ аялах хамгийн гол юмаа өөрөөсөө олсон байхгүй юу гэсэн байхгүй юу. Яг ингээл Эверест гэл би ажил дээр судлаа сууж байгаа л манай нэг ажлын хамтарч Богийн залуур орол Эверест явлаа гэдэг байхгүй. Тэгсэн чинь энэ удаад Эверест юу юм худлаа штэ гэдэг байхгүй урдаас болохгүй бах уу худлаа. Тэгэхээр би худлаа гэвэл тэгэл худлаа штэ би тэгсэн байхгүй. Тэгсэн би яг шөнө бодсон. Би нэрээ худлаа гэвэл худлаа штэ гэж хэлсэн те. Гингүүтлээ яг чин сэтгэлээсээ судлаад тэгсэн байхгүй. Тэгээд судлаад ирсэн чинь нэрээ болохоор биш үү. Тэгээ ингээ ажил эргэж болгож явсаар байгаад тэгээ спонсорудаа олсон. Тэгээ спонсорууд миний яг хэлжсэн хамгийн том
point юу байсан гэхээр угаасаа Everest байсан байхгүй. Бусад орн бол яг үнийг хэлэхэд спонсоруудад тийм ч амар чухал байгаагүй. Everest гэдгийг сонсоод бүгд хүлээн зөвшөөрсөн. Тэгээд бид хоёр Everest Base Camp дээр яг одоо ирсэн байна. Тэгээд энэ ташрамд спонсорудаа маш их баярлалаа. Энэ дотор бол Avandra компани одоо Charge гээд батарей байгаа ёо тий цэнэглэгч батарей байгаа юу гэдэг лээ power bank байгаа бүүшээ тэр бүр амьдрал байсан шүү Charge-ийнхаа маш их баярлалаа. Тэгээд бас юуныхан байгаа Old Spice-ийн бүтээгдэхүүнүүд байгаа. Old Spice-ийн битээр дөгж явуулсан одоо тэр бие угааг шингэн мингэн гэ тэр зүйлсүүд бас одоо нэр бит хоёрын аялын туршид бүр усагаар мэд эрэхтэй байсан шүү. Тэдний тоорхон гээд бас дойтон студиг байгаа. За тэр бол угаасаа Непалд жишээлбэл 0 дорнгууд 0-ын цаас байхгүй. Тэгээд 0-ын цаас худалдаж хүн яалтчгүй авдсан байна гэдгийг мэдсэн байсан учраас тоорхон бол бас бит хоёрт маш их хэрэг болсон. Мөн дээрээс нь шүдний сойз гээд дэрилгээд байгаа шүү дээ бит хоёр тий. Oral B-ийн бүтээгдэхүүнүүд бас үнэхээр гоё байсан шүү. Тэгээд бас Zubroka бас бидэртэй хамтарч ажилласан. Тэгээд Zubroka-га дундаар сайхан за аялын өмнө гээд гусаал явж исэн. Тэгэл ер нь тэгэл хүмүүст бас уулгаж исэн гэх мэтчлээ. Амсуулаад явж исэн те. Тэгээ ер нь бол ингээд бас хангаат хийдэ өргөж исэн ч гэдэг юм уу. Ингээ ер нь бол бас бид бүхнийг байнга дэмжиж ажиллаж исэн спонсорудаа маш баярлалаа. За тэгээд тэдний бодшим jerky. За бодшим jerky бол зүгээр амьдрал байсан шүү. Бид хоёр шиг мах идэж чадахгүй бүр өөх гэж байгаа хүмүүст бол энэ бол үнэхээр амьдрал шиг байсан. Спонсорудаа маш их баярлалаа. За окей. Би амар олон юм яриад ташгүй байна. Дуслаа. Баяртай. Монголд чи хамгийн түрүүнд гэр бүл дээр очино. Тэгээд махчаан житнэ бүр юулээ манжинтай махчаан житнэ. За тэгээд миний эргэн тойронд байдаг бүх хүмүүс тайртай шүү. Тэгээд миний надтай бас тэ ойр дотны намайг таньдаг бүх хүмүүст дайртай шүү л гэж хэлээ да. Нэр зохиж заавал хэлээд яах вэ? Тэгээд аялал манд хөр өндөрлж байна. Сайхан байлаа. Зорилгоо биелүүллээ. Бай бай. То бууж байгаагаа бичих юм уу? За хайлтал бичих. За тэгээд ерөнхийдөө бас бит хоёрын аялалтай энэ үртэл хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд бас нэг зүйлийг та бүхэнд хэлэхэд Габи бит хоёрын аялын төхөрийг дөрөөсөө дуусаагүй дөнгөж эхэлж байгаа гэдгийг хэлэхэд маш таатай байна. Яагаад тэгэхээр яг хөө бит хоёрын яг Эверестийг зорьсон аялал энд хүрээд дуусж байгаа болохоос биш бит хоёр өмнө баг 30 хэдэн хоног Непалд ирэхээс өмнө бас нэг 4-5 орноор аялсан байгаа. Тэгээд тэр орнуудын маань бас влогод үргэлжлээд гарах болно. Таиланд, Вьетнам, Лаос, Камбож гэх мэт орнуудаар аялсан байгаа. Тэгээд аяллуудын влог маань бас үргэлжлээд гарах байгаа. Тэгээд үргэлжлүүлээд бас бит хоёртай хамт байгаарай. Одоо бидний яг одоо үзүүлж байгаа Everest Base Camp-ийн аялал бол бас энд хүрээд дуусаагүй. Эпизод 9 бит хоёр хэрхэн яаж буусан бэ? Буцаад Катманду руугаа яаж очсон бэ гэдэг тэмдэглэл байна. Гараад Эверест дуусна. Үүний араас бусад улсууд нь үргэлжлээд явна гэдгийг дуулахад таатай байна. Энд хүртэл хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Бас комментээр одоо зүйлийг бас энд хүмүүс таархлаар влог хийж үзэж байгаа шүү. Стогоо вэжлээ шүү гэл айгүй олон хүмүүс хэлж илээ. Тэгээд тэр бүхэнд баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд юутэйч Габи бит хоёр зорьсон цэгдэйнуудад хүрлээ. Хизээч энд очно гэж бодож байгаагүй хүслээ биелүүллээ. Монгол улсынхаа тугийг өргөлөө, компанийнхаа тугийг өргөлөө. Тэг үнэхээр сайхан байлаа. Дараагийн аялалдаа бид илүү сонирхолтой зүйлсийг харуулах болно. Тэгээд эх дугаараараа эргээд уулзцгаая да. Машины хайчиг нэс нөхтөхөө шиг түлж явсаар тооцоо тайлилаа бүр бүхэл бүтэн тоошин дэвтэр дээр бичсэн доошиг тасарч унсан эцэг шиг хүнд бай зүгий суусан цэцэг шиг мөн бол гол юм байна үрчээсэн доллар шиг миний нэр ундаг гүйцэд байсан бол болор шан хитрхи олон дан шахацсан чивэр бид бүгд цаг хугацаанд үйлчлдэг бол юм байна өртөө байгаагаа алдаж мэдсэн пистакууд намайг зүгсэн жамны хаалт шүүлс давсан нэгцэн бурхан итгэдэг нас минь
хилцаантаа гортоос марцсан борлогдох боломж нь байвал болдог ч үлдээлгүй парцсан наснаас олэрэн дуутай хүн харшилтай хүмүүс нилээд ихтэд найжууд дуу муутай дуу солгоо биеэ үлгч одоо би танхаа үнэн төрх минь хүүхэд бишээ би стамч юунда гахав цаан чи фэлэр шиг шааж штэ охтуудын хэрэглээ амьдрал нь нэрэглээж олон хадагвал хосон гэдгийг мэддэг тул өнөөдөр мэдлэг биш мэдрэмжийг зардаг болсон энэ цаг үед бүсийг орсэрэглээ үнэнгийн үзүүрээ самсаж үзхийч мэдрэх болсон гашууныг үнэний сүлээс суучаадагүй чинь бүх хийсэн андаа ташуурмоо Гангаж бурхан шиг даруухан ямар их үзэн ядалтыг хар болгосныг цаг хугацаа харуулна маш их хитүү хийхэд сэтгэл зүрхээ хотгаар сэжиж амьгүй болсон би минь ажлын машин болсныг мэдсэн гудамжаар говьж явхад итгэл өгсөн бүсгүй нүдийг минь сохлох шахам дурлуулж үлэх хүний мөсгүй loyalty is royalty лейблийн суцаар миний цус аз жаргал минь social байдаггүй энэ бол ховын нууц өгшнөрөө үхэхийн тулд өглөө болгон шинээр төрн бусдын яран динэ төрн ха ингэ төгсөв хүмүүс comeback асан нөрөдөө зүгэл яг Basic хэлэхэд вандэ гарч ирээ тамта хаяа нэг сон гигэм болж үжиглэн гэхдээ бүгд гин нүгэлтэй хин ч шул мартагдах нь надад төгөлгэлтэй алиалагч идэг би такуудаас би бол урган шүү нэрийг хичээд дөрөв дүхэн харууд ганц л үнэн шүү үнэнгийн үзүүрээ самсаж үзхийч мэдрэх болсон гашууныг үнэний сүлээс суучаадагүй чинь бүх хийсэн хэрвээ өнөөдөр өвхөлбөд домог зодог тайлсан жорын 10 жилдээ хань болон миний цомог өвчнөөс илүү талхаа өвтгөн өглөө төлбөр тооцоо майдас тааш тайм шиг амьдрын ажлуудаа алт болгоно ёо уцаан траны төрсөн миний хэрэглээ бүтэн жил гэрдэ бүгсэн штэлхий ирдэг пульс тошил зүрх цогсох шахан зэрэгцээд хараал идэж амьдарч байгаа хүнийг би гэдэг үнэнгийн үзүү